өнөөдөр олон улсын We Love You гэсэн хөтөлбөр сандал хаяныг ингээд эхлүүлээд явж байна. За энэ We Love You олон улсын хөтөлбөр маань бол Баянзүрхт үүрэгтэй 2011 оноос хойш хамтарч ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш бол бөхөөргөө, жокгийн орчин болон сэлб голын, туул голын эргийг бол залуучуудаа урайландуудаа цэвэрлэх тийм ээ. Өшөө дээрээс нь одоо дөнгөж сайхан 79 дугаар сургуулийн номын сангийг тогтоолж өгөх гэх мэт одоо нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжилд нийцсэн ийм ажлуудыг Баянзүрхт үүрэгтэй хамтарч зохион байгуулдаг ийм туршлагатай олон улсын байгууллага байгаа. За энэ байгууллага маань бол Перу, Болгар, Америк те ингээ бусад оронд энэ дэлхийд дахины донорын хөдөлгөөнд нэг өргөнүүлээд амжилттай явж байгаа. Энэ удаадаа бол одоо ингээ манай Монгол улсад явж байна. За ер нь бол энэ цар тахлын хүнд үед бол манай цусны нөөц хомсцсон 3 сарын нөөцтэй байх хэвээр гэтэл одоо 7 хоногийн нөөцтэй байгаа. Коронавигийн үед болохоор бүр цусны нөөц маш багассан тий. Ингээд сонсоод бид нар бас ингээд сэтгэл өвдөд цусаа өгөхөр ингээд ирсэн байгаамаа. За тэгэхээр ганцхан Монгол гэхгүй ингээд өөр бусад газруудад бас ингээд цусны нөөц маш их хомсцсон байгаа. Манай эрүүл мэндийн яам маань бас ингээд бүх хүч чадлаараа ингээд хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа ч гэсэн цус гэдэг зүйл маань одоо ингээд хиймлэр гаргаж авах боломжгүй зүйл. Заавал хүнээс донороор авах хэрэгтэй гэдэг. Хүний амийг аврна гэдэг маань маш том аж тус учраас бүгдээрээ энэ үйлсэд хамтдаа оролцоорой гэж уриалъя.